нэг найз маань надтай уулзсан л да. Тэгээд надаас юу гэж асуусан гэхээр хэрвээ чи ингээд яг амиа орлох гэж байгаа хүнтэй тий бүр амьдралдаа цөхрөөд ингээд бүр одоо амьдралаас уйдцсан гэж хэлж болохоор тийм хүнтэй ингээд тааралдвал чи яг юу гэж хэлэх вэ гэж асуусан. Тэгээд шууд ингээд яг хариулж өрөөсөө өгөхөд хэцүү байсан. Тэгээд нэлээд бодсон л доо. Тэгээ ер нь яагаад хүмүүс ингээд амиа хорлоод идэг юм бол тий ялангуяа одоо залуу хүүхдүүдэд энэ маань их ажиллагддаг. Эдгээр залуу хүмүүст яг бизнес ажлын гараанд явж байгаа хүмүүст бас их ажиллагддаг. Тэг Япон оронд бол бүр их ажиллагддаг. Бид нэр их мэдж байгаа те амиа орлох бол асар их өндөр байдаг. Тэгээ энэ бүхнийг харахаар бид бүгдээрээ амьдралдаа яг юм тодорхой нэгэн үүрэг хариуцлага, ачаа үүрч байгаа хүмүүс те. Зүгээр аян замын ачаа ч юм уу эсвэл одоо арилжаа намын ачаа бараа ярих юм бол гэхдээ энэ дээрээ ингээд бодтоор аваад үзэхэд ингээд жишээлбэл би одоо маш их хөдөө орон нутгаар явдаг хүн. Явах тоолнд л яг нөгөө зүнхээ гаргаж ирэл юм ажихэл баглал тэгээл үүрэл явна. Ахаал хэсгцүүнээ дараа буцаагаал эргээл нөгөө оцсон захиа ахаал нөгөө зүхэндээ хийгээл баглал явна. Ингээл заримдаа нөгөө зүхэндээ түүртээд ядраад энэ маань айгу ядраатай санагдаад те бүр ийм тохиолдол байдаг. Тэгээд нэг очих газар арай гэж хүрээ тэрний сүнхээ мөрнөөсөө мултлаа шийдвэл нэх сайхан бүр нэг би ямраад нэг ёох гэж хэлмээр байдаг л та. Тэгэхээр ингээд зүгээр эд зүйлс хийгээд ингээ аян замд аваа явж байгаа цүнхээ олвол бид нэр ингээд буулгаад бие амраачч болж байгаа юм те. Гэтэл амьдралд үүрч яваа ачаа одоо тэр сэтгэлээ гэсэн цүнхэнд те дүүрэн байгаа тэр зүйлийг бид нэр тэр болгоо ингээд сансныхаа зоргоор авч яад ингээд сэтгэлээ амраахад аюу хэцүү байдаг. Тэгвэл энэ ачаа маань те энэ мөрөн дээр өргөдөд байгаа зүйл маань юу вэ гэхээр зэрэгэл одоо яг л нүсгэлээр унсан, гутарсан, ганцаардсан, ууралсан, санаа зовсон те одоо урам хугарсан, айдас, эргэлзээ гэх мэт ингээл тоожоод байх юм бол бараг тшгүй те. Тэгээ энэ ачаа маань хүнд одоо бүр маш их тийм юу гэмдэ дарамтыг өгч бүр дааж давшгүй мэт санагдаж явдаг. Тэгээ ингээ ачаагаа дийлж чадахгүйгээсээ болоод амьдралыг одоо өөдрөг сайхан харж тэр ачаанаасаа салж өвжин амьсгаа авч те ёох гэж хэлж ингээ тийм чадваргүй болоод эхлэхээрээ хүн яг одоо хамгийн энгийн наацхан тэр амиа орлох юм асуудал руу гарч ирдэг те. Зарим нь бол одоо юу гэдгийг хитэх дөрөөр бухимдлаасаа болоод одоо гэмт хэрэг хийх ч юм уу тий алгаа дээр муулах ч юм уу. Зарим нь гэтэл чинь учиргүй одоо бусдыг зодох нүдийг хараах ч юм уу ингээд өөрөө мэдэхгүй янз янзын юм хааш айгууд гарч ирээд байдаг тий. Тэгэхээр зэрэг би асуумаар байгаа юм л та. Та яг хаашаа яваад байна амьдралд тий. Тэгээ яг ямар ачаа одоо яг танд байна. Тэгээ энэ ачаа чинь танд хэр зэрэг хүнд байна. Та үнэхээр энэ ачаанаас салахыг хүсэж байна үү тий. Энийг ойлгож байгаа шүү дээ ямар нөгөө цүнхэнд хувцаа хийгээд юм уу материалыг ачаа бид яриаг байгаа тий. Тэгэхээр зэрэг энэ ачаа болвол бид нэр гээд мөнхийн дагалдаад хизээч ингээд мөрөн дээрээс аваад буулгаад тавихгүй ачаа биш энийг болвол авч салж болох юм аа. Тэгээ энд би нэг зүйл хэлгсэн мэл да. Одоо эзэн бол гээд орчмоор байгаа. Тэгэхээр энийг хүн бүхэн одоо бодох бах эзэн бол яг юу юм гэж тий. Тэгэхээр зэрэг энэ үгийг ингээ эхлэхээс өмнө одоо яг энэ эзэн маань те энэ бурхан маань бидэнд хандаад хэлсэн байдаг Матай номын 11-р бүлгийн 28 дээр бүр яг бидний ингээ бүр ингээ энэ ачаанда дарагдаад ингээ бүр унаад те одоо ингээ явж байгааг бүр айгүй сайн ойлгож мэдэрсэн байгаа байхгүй хэлсэн үг нь маш тод байгаа энд ерөөсөө юу гэсэн гэхээр зэрэг эцэж туйлдсан хүнд дарамт өрсөн хүмүүсээ бүгд над руу ир би та нарт амралтыг өгье гэж хэлсэн байгаа. Тэгэхээр үнэхээр бид нэр те одоо цөлдөө ууландөө зүгээр цүнхтэй ачаагаа явахад үнэхээр ачаандаа туйлдж ядардаг те. Тэгвэл амьдралын энэ ачаа маань биднэрт бүр одоо туйлдалтыг өгдөг, эцэж ядардаг. Энийг маань бүр маш сайн ойлгосон үг аахгүй бүр үнэхээр те ойлгоод энэ хөөрхий минь те миний хүү миний охин ямар их туйлдж явна да. Бүр тэрийг мэдээд юу гэж хэлсэн хэрэг зэрэг те. Энэ ачаагаа чи надад өгөөдгөө чи над руу хүрээд ирээ. Тэгээ харин би чамайг амраагаад өгөө гэж хэлж байгаа байхгүй. Энэ бол үнэхээр гайхалтай амлалт байгаа. Тэгэхээр зэрэг одоо энэ эргээд асуулт гарч ирж байгаа байхгүй. Үнэхээр чи амрахыг хүсэж гин үү? Үнэхээр чи энэ эзэн лөө энэ бурхан лөө очихыг хүсэж гин үү? Ачаанаасаа салахыг хүсээд байгаа л бол энэ маань маш амархан тий. Тгийе гэж хэлчихэд би үнэхээр энэ ачаанаас салахыг хүсье. Майныг аваач. Өөр дээрээ үүрээд байх ямар ч шаардлага байхгүй. Бурхан тэнд хэлээд байхгүй. Би энд байна. Би энд байна тийм учраас энийг чи үүрэх шаардлагагүй зүгээр надад тавиад өгчгөө гэж хэлж байгаа.
Давид хаан бол энийг маш сайн ойлгосон. Тэгээ бүр дуулал 23 дугаар бүлгийг бичсэн байгаа юм л да. Бараг энийг сайн мэдж ойлгож ирсэн учраас дуулал 23 дугаар бүлгийг бүр ингээд нөгөө ариун сүнсний онгодоор нь орсон ч юм уу тэгж бараг бичсэн байх те. Энэ дээр одоо шууд эхэлдэг. Эзэн бол миний хончин гэж ирээл хэлдэг те. Надад дутах зүйл юу ч байхгүй гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ бүлгийг уншихад бол үнэхээр гайхалтай байдаг. Тэгээд Давидын энэ хэлсэн өгүүдийг ингээ яг дуулал 23 дугаар бүлгээс харахаар ингээд биднийг айгүйх тийм одоо урамшуулж дэмжиж өгсөн байгаа хгүй тий. Юунд чи над ачаандаа дарагдаад тий амьдралдаа нухлагдаад ингээд өөрөө энийг яваад байгаа юм бэ. Эзэн бол миний хончин гэж хэлээд байна тий. Хончин гэдэг чинь хин юм. Хонин сүргээ яах юм те. Тийм учраас ингэхэ болоо. Бурханд итгэлээ хадгалж үлдээ. Илүү энийг өсөө наатаха бурханд өгөөч гэдгийг бүр ингэ мэдүүл зорихын тулд бүр ингэ бүр цаашаа ингэ 23 дугаар бүлэг явах юм бол хэлдэг шүү дээ. Үхлийн харанхуй хүндийгээр тулсан ч би айхгүй. Энэ айдас гэдэг ачааг авч яваа чи хэрэггүй те. Дутах зүйл байхгүй. Тэр хүсэл тэр шунал тэр тэмүүлээд байгаа. Энэ чинь бас л хүн айгүй том ачаа дарамтлаад байгаа. Энийг ч гэсэн авах хэрэг байхгүй те. Бурхан чамд мэдж байгаа. Тэгэхээр зэрэг энэ эзэн гэдэг мэн тэгвэл яг хин юм яг юу юм гэдэг аягүй сонирхолтой байхгүй. Тэгэхээр зэрэг хүмүүс зарим нь бурхныг бодохоор ингээл агуу шидтэн мэтэл яг нэг лонхонд хийсэн шидтэн шиг л бодож сөөлж иж бодлох юм зарим тий. Тэгээл хэрэгцээтэй үед юм гуйхаар л зэрэгэл нөгөөтгөө дуудаал нөгөөтг нь лонхноосоо гарч ирэл бүхнийг гүйцээчэл тэгээл яг буцаагаад нөгөө лонхондоо орчдөг. Инхээр зэрэг бурхан маань тий одоо зүгээр л нэг лонхонд байж идэг тэгэл нэг гарч ирэл буцаад лонхондоо орчдөг гэхээр зэрэг байнга байдаггүй нэг тийм хязгаарлагдмал байгаа зү тэ. Тэгэхээр ийм бурхан тийм бэрчи ийм болчиход байгаа хгүй. Тэгвэл зарим нь магадгүй өвг одоо өвөг эцэг те өвөөтэйгээ зүрлэж болох юм. Ягаад тэгэхээр бурхныг өвөг эцэгтэйгээ зүрлэх юм бол нэг талаар болж байгаа хгүй. Айгүй сайхан одоо зөөлөн сэтгэлтэй, ухаалаг, тогтуухан те ойлгодог, дандаа ингээд хүүхэн талаас халамж тавьдаг те. Тийм байсан ч гэсэн өвөгийн мэн чадвар тийм одоо дандаа тэр болгон тий миний төлөө бүрэн хүрээд байдаггүй өвөө настай хүн чинь тий одоо туйлддаг тэгэж дандаа хамт байхгүй тий за инхээр зэрэг бурхан маань одоо өвгцгээс маань өвгцэгтэй юм өвөөтэйгээс өвөө биш болж таарж байгаа хгүй тий за тэгвэл бурхан аав гэж авч үзэж болох юм л да одоо маш их завгүй тий бүр ингээд бурхныг бодохоор ингээд ерөөсөө л ингээл завгүй л ачаад байгаа хгүй тэр олон түн бөмбө хүнлгээл гуугаал тасралтгүй залбираал инхээр маш завгүй л аав шиг төсөөлж болох юм. Тэгэхээр зэрэг завгүй аав гэдээ аваад үцхээр бас биш байгаа хгүй. Яагаад тэгэхээр зэрэг юу гэдгийг аавдад маань одоо өглөө ажилдаа гарлаа. Оройд нэг юм ирдэг. Тэгэл ядралтад өгдөг. Тэгснэ заримдаа магадгүй 7 хоногор сараар ингээ байхгүй болчдөг. Эд хизээ ирэх нь мэддэхгүй юм шүү дээ. Тэгвэл бурхан ингээд хизээ ирэх нь хизээ самааг сонсох нь мэддэхгүй ингээ байждаг бурхан юм уу те? Тийм биш ээ. Инхээр зэрэг дүүл яг бурхан маань хин юм бэ? Юу юм бэ те? Мосе одоо яг хонь хариулаад цөлд явж байхад бурхан яг Мөсед шатаж байгаа бот маягаар үзэгдэж хэлдэг. Тэгээ Мөсег дуудаад яваа чи Израильчууд руу оч те. Миний хүмүүсийг Израильчуудыг чи Египтийн нутгаас чөлөөлөн гарга. Тэднэрт хэл намайг чамайг явуулсан гэдгийг хэл. Тэгсэн чи Мөсе урдаас нь асуудаг. Би юу гэж хэлэх юм бэ те? Хин явуулсан гэж хэлэх юм. Та хин юм? Таны нэр хин юм гэж асуудаг. Тэгэхэд бурхан одоо Египтээс гарсан нам дээр юу гэж хэлдэг гэхээр зэрэг би бол би байдаг. Би байдаг намайг явууллаа гэж хэлээ гэж. Энэ бол үнэхээр гайхалтай л та. Жишээлбэл өнөөдөр бид нар бол би бол гэж хэлэхэд жишээлбэл заавал ард нэг юм хэлнэ дээ. Жишээлбэл би бол оюутан. Би бол багш. Тэ? Би бол дуучин. За би бол камераач гэдэг юм үү те ингээ өөрийгөө тодорхойлоод заавал би бол гэдэг нэг тодорхойлтод хэрэгтэй. Тэгвэл бурханд юусаа ямар ч тодорхойлт шаардлагагүй байгаа хгүй. Яаж тодорхойлох юм те? Би бол байдаг. Ясан байсаар байсан, байж л байгаа, байхч бол энд юусаа нэг байгаад байнгын юм байдаг. Хизээж өөрчлөгдөшгүй бурхан учраас тэр бурханыг тодорхойлох тийм бүр тодорхойлолт байхгүй байгаа хгүй юу. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай энэ бол айгүй бурханы хувьд өөрийгөө маш сайн илэрхийлж гаргаж хэлж чадахгүй би бол байдаг те би байдаг намайг явууллаа гэдэг. Тэгээд бурхан сүүлд Мөсед хэлээ те би бол одоо яг Яхова бурхан байна гэж хэлж байгаа те. Тэгээд Яхова гэдэг маань яг бурханы нэр болдог. Тэгээд Израильчууд бол маш их тэгж хүнддэгж нөгөө бурханаа айгүй эрхмэлдэг учраас энэ нэрийг хэлхээсээ цээрэлдэг байна л да. Энэ зүгээр сонирхуулж хэлэхдээ тийм учраас одоо бурхныг дуудах нэрийг хэлэх тохиолдол бүрээдэнда эзэн одоо энэ маань Адоной гэж хэлдэг. Тэгээ Адоной гэдэг маань эзэн гэсэн утгатай. Тэгээ энэ
Яхова гэдэг нэрийг хэлэх болгондоо яг одоо нэг жишээлбэл монголчууд бид нар ч гэсэн аавынхаа нэрийг хэлдэггүй шүү дээ. Зэрэлдэгтэй энэ бол тэр болгон нэг аавынхаа нэрээр нь дуудаал аавынхаа нэрийг хэлээд идэггүй. Яг ч юм нэг эрхэмдгээ өөрөөр хэлдэг. Яг л үүнтэй адилхан маш их эрхэмлэж дээдлж ариун байлгаж байгаа учраас бурхныг тэгж хүндэтгэж яг ингэж хэлдэг байх л дээ. Эзэн гэж дууддаг байна. За тэгвэл энэ л эзэн те энэ Яхова энэ байсаар байсан энэ байдаг хизээж өөрчлөгддөг би байдаг бурхан маань бидний өнөөдөр те өөрөнд дуудаж бидэнд те одоо ямар ч цагаарын гамшиг болж исэн ч хамаахгүй юу ч болж исэн хамаахгүй Давид хаан энэ лагуу бурхны зөвлөлтөд өгсөн хэрэг эзэн бол хончин юм аа гэж хэлсэн те тэгвэл ямар ч нөхцөл байдлаас шалтгааллахгүй энэ цагаагаараас шалтгааллахгүй энэ л эзэн энэ бурхан маань бидэнтэй хамт байсаар байдаг. Бидний өөрлөг оройлон дууцаар байдаг. Тэгээд бурхан хэлж байгаа тийм. Энэ ачааг чи аваад өрөөд явах шаардлага байхгүй. Надад л өчгөө. Би чамайг амрааж үе гэд. Энэ үгийг бид нэр одоо маш сайн итгэж хүлээж авч үнэхээр энэ агуу бурханыг яг одоо яг ойлгох хэрэгтэй л тийм. Хэрвээ бид яг энэ агуу байдлыг мэдэрч ойлгож чадахгүй бол ерөөсөө энэ ачаагаа өөрч тэнд даадах чадахгүй байхгүй юу. Тийм учраас яг өөр өөрсдрүүгээ бүгдээрээ тийм миний хувьд эзэн бол гэдгийг бодоод үзэх хэрэгтэй байхгүй. Хэн болж таарж байна. Тэгвэл миний үүрч яваа ачаа маань ямар юм бэ тийм. Би хаашаа явж байна. Энэ ачаа маань хэр намайг зовоож байна. Тэгээд хүн сэтгэлдээ өсөж байгаа амралтыг өсөж байгаа. Амар тайвныг өсөж байгаа. Амархыг хүсэж байгаа. Энэ маань тэгвэл маш энгийн юм тийм. Одоо бурханд хөтөл бүх зүйл ингээл амраахад байж байна. Тийм учраас таны одоо юу гэж хэлдэг зарим хүмүүс те бурхныга зүгээр одоо нэг авдар дээрээ тавьсан хүрэл гуйл ч юм уу эсвэл модон ч юм уу ийм бурхад тавьчаал нөгөөдөгтөө бүхэл юмаа даадгадаг сонсож байгаа сонсохгүй юм гоо мэддэхгүй ингээл байсаар идэг өөрөө амьдралдаа яг нь улмал шаналал улмал бүх хачаагаа мөрөн дээрээ тавиал яваад идэг шантраал утраал яваад идэг инхээр зэрэг бидний бурхан бол ингээд сонсож байгаа сонсохгүй байгааг нь мэддэггүй ингээд сууж идэг бурхан биш. Нэг лонхонд ороод гайхамшиг бүтээчээ буцаа лонхонд орчдөг бурхан биш. Хизээ ирэх нь мэддэггүй те. Аавшиг тийм бурхан биш. Энэ бол байнгын байдаг. Хизээч өөрчлөгдөшгүй ийм л бурхан байгаа юм аа. Тэгэхээр зэрэг та бүхэн өөрсдийн ачаа дарамтаа бүгдийг бурханд өгөж тэгээд өөрийнхөө яг эзэн бол миний хувьд гэдгээ хүлээн авч зөвшөөрөөч л гэж хүсмээр байна. Үнэхээр энэ гайхалтай Яхова бурхан бол таны эзэн юм шүү. Эзэн байхыг одоо илүү би та нарт хүсэж байна л гэж хэлмээр байна. Манай найз надад өөрийнхөө найз бандийн тухай хэлжсэн л те. Тэг яасан гэхээр өөрөө бол мэдээж итгэж охин сүмд олон жил явцсан те. Тэгээд бурхныг мэддэг, бурханд итгэдэг хүмүүс бидний хувьд бол ингээд ямар ч тохиолдолд сэтгэлийн тэр данд одоо яг энэ сэтгэлийн ачаа тий энэ бүгдээ бид нэр ингээд даатгаад өгөө суучдаг болохоор хамаагүй илүү хөнгөн одоо сэтгэл амар тайван байж чаддаг. Гэтэл яг хүмүүс бурхан хэрэггүй гэж энэ амьдралд яваал лэн бүхэл мөг дөрөө сайн сайхан байгаа л юм тий. Тэгээд яг асуудал буруугаар эргэх агшинд нөгөө ямар ч тийм найдвар тавьсан юм байхгүй тийм зүйлгүй одоо энэ бүхнийг өгөх тийм юмгүй болохоор зэрэг ингээд шууд ундаг. Тэгээ ингээд эхлэхээр одоо ярхиндаа ордгоо хамгаа татдгоо өсөрдгөө амиа хорлдгоо янз бүрийн юм хийж эхэлдэг те. Тэгээ тэр найз маань юу гэжсэн гэхээр найзалж эхэлсэн банд нь айгуу тийм бас төргөө урттай те. Айгуу тийм хурц цантай тийм байсан гин л те. Тэгээд нэг хэсэг хугацаанд тэр хоёр салсан байна л да. Тэгээ тэр салсан хугацааныхаа дараа манай хоёр эргээ уулзсан чинь найз банд нь хэлж гин л те. Би энэ удаад айгуу их юм бодож эргцүүлж ойлголоо гэж хэл те. За юу болов гэсэн чинь ингээл маш хэцүү байсан ч хамгүйгээр хахад тэгэл бүр ингээд сэтгэлд амар дарамттай ингээд бүр ингээд яг л одоо нэг аюултай ачаад л те ингээд бүр дарцсан ингээд байгаадсан. Тэгэл яг ингээд чиний тухай ингээд илүү ингээд бодоол ингээд сайн зүйлэхээр арай ингээд хөнгөрөөл тэр бүх орж иж байгаа дарамт ингээд жоо хөнгөрж нэмгэрж өгдөг. Тэгэхээр зэрэг чийл намайг одоо те аюулын ачаанаас хөнгөлөө гэж хэлсэн байлээ. Тэгтэн манай зүйлсэн хэрэг юуных нь би яг үү тэр чинь бурхан байхгүй юу те. Би бурханд итгэдэг бурхан миний зүрх сэтгэл төр байгаа учраас өнөөдөр би чамтай байхгүй нь хугацаанд ч гэсэн миний сэтгэл арай чамаас илүү хөнгөн байсан. Яг бол би бүх орж ижсэн юм. Миний сэтгэл ч гэсэн хэцүү байсан. Гэхдээ би бүгдийг бурханд татчихсан учраас би баг завж ирсэн. Харин чиний хувьд чи хүлээж аваагүй байгаа ч гэсэн чи бас энийг мэдэрсэн чинь сайн байна гэж хэлсэн байгаа байхгүй юу. Гэтэл нөгөөдг нь нэгэнт л итгээгүй байсан учраас юу гэсэн хэрэг. Тэгвэл миний бурхан чи байхаа гэж хэлсэн гэсэн. Тэгэхдээ эндээс хамгийн гол нь тэр хүн одоо юуг олж харсан гэхээр зэрэг бид одоо тий хүндэлж явдаг зүйлтэй дотроо найдаж явдаг зүйлтэй байхад тэрийг ингээд даатгаад өгдөг
байхад сэтгэл аягүй амар тайван байдаг юм аа гэдгийг олж харж ирсэн. Энэ бол бас л жижигхэн ч гэсэн тий яг бурхан үнэхээр бодтойгоор байж хүний сэтгэлийг амраач дуртай гэдгийг л харуулж байгаа нэг зүйл байгаа юм аа. Миний хувьд ч гэсэн бурханыг бас бурханд эргэлзэж гайхаж явж исэн үе байдаг л да. Дандаа шууд ингэж хүлээж аваагүй тэгээд итгэж явсны дараагаар ч гэсэн ингээд итгэл найдвар хадгалаа явж байхад ингээд хүний гадны нөлөө гэдэг айгүй тийм одоо юу гэмтэй цохилт болдог гэх юм уу да тийм. Яг тэгэхээр манай гэр бүлийнхэн ах トゥ ах эгчнэр бүгдээрээ итгэж бус учраас ямар үзэлтэй байдаг вэ гэхээр зэрэг ерөөсөө л бурханд итгэдэг хүн гэдэг юм христийн ч гэдэг юм уу те одоо тэр хүмүүс ямар нэгэн юмыг өөрсдөө айгу дорой сул тэгээд тийм учраас л одоо юу гэдэг ямар нэгэн хүчийг эрэлхийлж тэгээд одоо тухайн нэг зүйлдээ тэмүүлж хүрч чадахгүй учраас одоо тэр байдлаас гарахын тулд бурхан гэсэн юмыг өөрсдөө бий болгож ингэж явдаг гэсэн юмд хэлээд байдаг байхгүй тэгээ ерөөсө бурханд итгэдэг хүмүүсийн хувьд Есүс Христ итгэдэг хүмүүсийн хувьд яг тэгэхээр нэг л одоо ядуу дараа хүмүүс тэ иймэрхүү хүмүүс л голцоо одоо амьдралын зүгээр нөгөө баян үтэйгээр аваад идэх юм бол баг тэ ядуудлын тийм төвшний хүмүүс л итгэдэг гэсэн юм ойлголттой байдаг. Тэгэхээр ингээд нөгөө талаас харахаар үнэхээр одоо юу гэдгийг мөнгө нь байгаа, машин байгаа, сайхан гэрн байж гин тий байгаа хүмүүс юунд санаа зовхгүй болохоор тэр хүмүүсийн хувьд ерөөсөө бурхныг бодох амарч орон зай завсар байхгүй байгаа хгүй тий. Нөгөө хүмүүсийг хараад үзээ л дээ мэдээ сэтэрч амьдрах гэж л тэмүүлж явж гин тий бүх зүйл ингээ бүрэн хангалттай биш. Гэтэ энэ дунд байгаа тэр ачаа дарамтыг тэр хүмүүс яаж нэхэр зэрэг үнэхээр одоо гайхалтаар өөрч байгаа байхгүй юу тий. Үнэхээр тэнд бурхан байна гэдгийг тэр амьдралынхаа бүр тэр одоо юу гэдгийг нухчаа бүрд мэдэрч байгаа байхгүй юу. Сэтгэл тайван сайхан байна гэдэг юм байна. Одоо тэр хүмүүсээс илүүтэйгээр тэдний хувьд одоо сэтгэлийн амар тайван мэдэрч байгаа хгүй. Гэтэл нөгөө хүмүүс аж бүх хүмүүс байсаар байна. Тэр дүнд яах нь нөгөө хэрүүл, нөгөө мөнгөний асуудал, нөгөө зүйл байнгын үргэлжилсээр атаархал хорсолтоо тэр надаас илүү юм авчихгүй. Тэднийх манахаас нэг илүү тавилга тавьчихдаг юм ингээд. Ерөнхийдөө ингээд энэ бол бодит зүйлс дандаа ингээд харагдчихэдэг хүмүүсийн янда яригдчихэдэг зүйлүүд ийм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэгээ хизээ нэгэн цагт те энэ хүмүүс маань ингээд өвчин тусаад ч юм уу эсвэл ямар нэгэн хүнд хэцүү байдал одоо амьдралын дарамт ороод ирэнгүүт ерөөсөө ямар ч найдваргүйгээр аягүй тэгж шууд уруудж тараад шундаг. Тэгээд энэ бас нэгэн төв хэлээ л да. Манай би танд ихчээсэн. Тэгээд тэр ихч надад нэг хүний тухай хэлжсэн л да. Яг тэр битэрийг очиод уулзаатгаа тэр хүнд үнэхээр тийм одоо сэтгэлийн дэм болж ярилцах хүн хэрэгтэй. Ядаж сонсох хүн хэрэгтэй байна гэжсэн байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй хувьд яасан гэхээр тэр ихч битэр танилцуулж хэлэхдээ нөхөр нь нас урчсан. Ерөөсөө гинт нас урсан. Тэгээ удаачгүй байтал хүүхэд нь гадаад сурж байгаад нас урсан. Ерөөсөө аягүй баяа айл гэж байгаа. Асар баян тийм бизнес эрхэлдэг аягүй баяа айл байсан гэж байгаа. Тэгээ өөрөө зүгээр ингээд баянч гэсэн мөнгөтэй өдөөдөж гэсэн яг уу гэр зүгээр суугаад байхгүйгээд ажил зүгээр л цагийн ажилтай нөхцөөж ингэж хийдэг гэсэн гэж байгаа. Тэгээд ингээд л ерөөсөө богино хугацаанд араасаа юм амар юм тохиолдонгууд ерөөсөө нэг дийлж чадахгүй бүр ингээд сэтгэлийн шок гэх юм уу да ороод ерөөсөө. Тэгэл одоо ерөөсөө хийдэг ажил нь юу гэхээр зэрэг тамхи татал суучдаг. Ажлаа хийдэг. Тэгээ ажил дээр очдог. Ерөөсөө гөлийгөл тэгэл яг хийдэг хүмүүстэй нэг харилцдаггүй. Дээрээс тамхиг бол ерөөсөө ингээл ерөөсөө хөсрүүлэл татаад. Яагаад тэр хүн тамхитад байгаа юм? Тэр их сэтгэлийн ачаа тэр дарамтыг жоохон ч гэсэн нэмгэлэх гэж одоо арга хатсан л нэг арга штэ тий. Тэр ачаанаас салах гэсэн нэг арга тэгэл тамхитад. Тэгвэл нөгөө хэсэг нь тэнд ерөөсөө яах нь лонхоор нь архи авч яваад байдаг. Тэгээ улам өөрийг дараадлаад. Тэгээ гэртээ ороод тэр хүнд ерөөсөө амьдрал таг харах уу шиг хаалттай. Яасан гэхээр ороод гэрлээч хасаадаг гэж байгаа. Ороод ерөөсөө бараг л хувцас тайлаагүй. Тэгэл тэнд нэг ширээний ард юм уу суугаад телевизэрч хасаадаг. Тэгэл гөлрөөл ингээл тамхи өрөөс ингээл өсрүүлээ суугаад байдаг. Тэр хүний хувьд ерөөсөө идэж ууж байгаа юм шиг байхгүй. Хаяа уувал нэг кофе нариулж уучаал ингээл байждаг. Ингээл ботхоор тэр хүнээ бирүү орж байгаа юм тий. Юу вэ? Кофе тамхи хоёр хорол орж ийн тий. Тэгэхээр яг өөр тохиолдсон тэр сэтгэлийн зовлонгоо даван туулах гэж тэр хийж байгаа арга маань эргээд өөрийг нь алах нэгсэндээ баг багаар 100 л өөрийгөө алж шít. Тэг арга хийсэн тэр хүн төвшөө хаашаа явахаа мэдэхгүй яахаа мэдэхгүй яг ийм байдалд ороод гатцсан байгаа байхгүй. Тэр энэ бол үнэхээр хамсаа. Тэгэхээр мөнгө гэдэг зүйл бол төр зүрийн баяр баясгал нь авчирч байгаа л зүйлдээ өнөөдөр
одоо гадуур нэгтөө хийд болол энэ тийм мөнгө бол аз жаргалын дэлгүүрээ гэл бараг хүүхэд залууг бол үнэхээр үнэн хөвгтэй дуу шүү үнэхээр сайхан дуу шүү гэл энэ дүү ингээ тэгээ бодоод үзэлтэй мөнгө бол аз жаргалын дэлгүүрээ гэл үнэхээр аз жаргалын авчрах тий одоо нөгөө Бродина алтан дэлгүүрийн ирэлд авдаг шиг аз жаргалыг авчрах алтан дэлгүүр маань энэ мөн үү тий гэтэл мөнгө байсаар идэл өнөөдөр хүмүүс ийм байдалтай нийгэмд амьдрсаар байж байна. Утга учиргүй болчихсон тий. Ерөөсөө л хав харахгүй байдалтай байж. Тэгэхээр зэрэг одоо сэтгэлээ хангахж мөнгөөр ингээ авах гэдэг бол энэ бол бидний сэтгэлийг хөнгөлөх ачаад дарамтыг мань авах ийм зүйл бол яавч биш байдаг маа. Тэгээд сэтгэл ханамжгүй байдал гэдэг бол яг одоо бидний үрж байгаа ачааг улам л нэмээд идэх л та. Тэгэхээр хүн сэтгэлээрээ л тайван яг байгаа зүйлтэй одоо хангалуун тий хүлээж авч чадах юм бол яг энэ үнэхээр хөнгөн ачаа болдог. Би нэг яг өөрийнхөө амьдралаар мэдлээ. Дөнгөж одоо сүмд яваад Бурхны тухай таньж мэдээ те Библи уншаад Христийн тухай мэдээд явж явах ихэнх үед л те эхний жилүүдэд. Тэгэхэд яг ингээд сургуулаа төгсчихсэн тэгээд ажил хаагаад явж ирсэн. Тэгээ ингээд ажил олгоход ер нь дандаа л хэцүү байсан. Тэгээ Бурхны ариун өдрийг үнэхээр сахихыг хүсэж ирсэн. Тэр болгон тийм боломж гардгүй. Тэгээ гэрлүүгээ харахаар зэрэг маш хүнд байдалтай тий. Үнэхээр ажиллах хэрэгтэй, нэг төрний авалт хэрэгтэй болчиход идэг. Тэгээд энэ бүхнээс ингээд гарах ихээр хэцүү. Тэгээд янз янзын юм хөдөлтөөл хийгээл тэгэл явал ерөөсөө болохгүй байсан. Тэгээд нэг хэсэг хугацаанд ерөөсөө юуж олж чадахгүй ингээд. Тэгээ яг нэг 100 байсан. Тэгээд 100 байсан талтай нэг даар хөрнөхгүй айгүй амар. Тэгээ ингээд 100-ныхаа байшинд нэг өдөр ингээд Библи уншаа сууж яасан. Яагаад ч юм гэдэг заримдаа ингээл эсрэг болонгот юудэмдээ нэг харахуу санаа чижилж болно нөгөө эсрэг тал гэж хэлж болно тий тэр тал руу ингээ оронгууд ерөөсөн ингээл бүх зүйлийг харах болдог байхгүй утгачлгүй санагдал бүр ингээл дургу хүрээлтэй тэгэл ерөөсө бүхнийг хаяал юу л байна хамаахгүй хийгээл явмаар ингээл тэгэхгүй гिचэтл чи яг тэнд нөгөөстэй нөгөө хонглын үзүрт гэрэл харагдах гэдэг шиг би чи юу илээ тий би чинь надад чинь бурхан байгаа шүү дээ. Амлсан амлалт тэр бүхнийг санах хэрэгтэй шүү дээ гэсэн бодол орж ирдэг л дээ. Ингээл яг нөгөө сайн муу хоёрын хоорондох тэмцэл гэдэг л тэнд үргэлжлээд байгаа байхгүй тий наан цаанаас чангаагаад. Тэгээ яг тэр үед би Библийн ном уншиж зүгээр бурханыг сонсъё гэсэн бодол төрөөд тэгээ ингээд яг уншиж хахад яагаад ч юм тэр үед яг еврей ном тарцсан байхгүй. Тэгээ еврей номыг уншаад яг 13 дугаар бүлгийн 5 6 дээр нэг ишлэл байсан. Би бүр тэрийг уншаад дахин уншижсэн л да. Тэр юу гэсэн ишлээсэн гэхээр зэрэг амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй бай. Бага юмдаа сэтгэл хангалуун бай гэж хэлсэн байсан. Тэгээд дараагийн одоо амлалт нь юу гэсэн гэхээр учир нь би чамаа хизээж орхихгүй, хизээж мартахгүй гэсэн. Тэгээ яг бүр энийг ингэж уншаад нэрээ тий өнөөдөр юу хүсчээд тэгээ тэр хүсэлтэй одоо дийлдээл тий утгагүй санагдал гонж гутраал ингээ бүр бурхан хэлсэн биш байгаа юмдаа сэтгэл хангалуун. Өнөөдөр надад юу байна гэдэг тухай бүр асар хэцүү байгаа болчихж байгаа байхгүй юу? Яг нөгөө талаас харахад нөгөө эсрэг талаас харахад юу ч байхгүй мэт харагдаад байдаг. Бүр ингээд сэтгэлээр унмаар гонж гутармаар тий. Гэтэл нөгөө эсрэг талаас харсан чинь бүх зүйл байгаа байхгүй юу? Яаж юм миний аав ээж амьд сэв аах эгч нар бүгд байгаа илүү бүтэд би орох байртай тий. Унтах газартай. Яг суугаад одоо тэнд идэх хоол ч гэсэн байж гин. Ингээд тухаар юу вэ тэр гадаа гудамжинд яваад тий. Хүнээс гуйлахгүйгаа тийм үсэл тэр тараншааны нөхөр амьдраас сууж байгаа хүмүүсийн нэрээр хүүхдүүд нь тэр эцтэй асар их юмтай байгаахгүй. Энэ зүйл бурхан талархахгүй байж чадахгүй гэж үү тий. Өнөөдөр би ийм байдалтай амьдарч байгаадаа би хацал хангалуун байж чадахгүй гэж үү гэж бодоод тэгээ бүр ингээд аюу уйлж исэн л та яг ингээд би бодгийн тэр үед үнэхээр бурхан надтай яг ярьсан намайг тайвшруулсан. Тэгээд жоохон уйлсны дараа үнэхээр гээд сэтгэл аюу сайхан тайван болоод тэгээ яг би тэр үед бурханд яг амлаж исэн л та. Намайг одоо таныг ингэ дутуу үнэлж ирснийг уучлаарай тий. Тэгээ яг та амлалтаа гүйцэтгэе. Үнэхээр бурхны тушаалыг дагаад таны ариун өдрийг сахисан та өөрөө ивэлээ бүр өгнө гэж амласан байдгаа гэж хэлжсэн. Тэгээд яг том удалгүй надад яг юу сүмдээ ирж ажиллаач гэсэн тийм хүсэлт ирээд тэгээ би бурханд бүр маш их баярлалаа гэж хэлжсэн. Тэгэхээр бид яг итгэл найдвараа өөрсдөө хөсөрдүүлж эргэлзүүлж айцтай хурдуулахгүй яг тууштайгаар яг байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж одоо эрэг талаас нь харж тий талархаж сурч чадах юм бол бидний ачаа бол маш хөнгөн аваад үнэхээр амрааж чадна гэдгийг яг мэдэрсэн.